айгүй нэг тийм одоо синтэг гэх юм уу? Синтэг. Тийм одоо ингээл чимээгүй аач. Хичээл орж ийн. За Багшаа даалгавар шалгаарай гэж мэгэл заяа нэг амар лайтан нэг юм ангийн хүүхдүүд байдаг шүү дээ. Яг би. Нэг тийм хүүхд байсан юм аа. Тэнгүүтээ яг өсвөр наснд орж ирэл манай ангийнхны хөхөн нургаал тий. Аюу гой бие мийтэй болоод ихэлвэ. Минийх байдгүй. Тэгсэн чинь манай ангийн хөгөөд хавтгаа цэчтэй мэчтэй гээл. Тэнгүү тэр үед нь би чинь бас хямарч мямраад аюу уйлж мэлдэг байсан шүү дээ. Тийм юм байна. Тэр айгүй хүн хэмдэг болоод байна. Харин тий. Тэгсэн одоо ингэ бодохоор миний бүр хүүхний төрөд байгаа байхгүй юу? Хавтгаа цэчтэй ха гэв явж байхгүй яаваа гэд. Тэгэхээр нөө өсвөр наснд тийм хүрх имзэг л байгаа байхгүй тий. Жохон юмд ингээл гомддог, уйлдаг, эсвэл ууралдаг тий. Айгүй тийм докторгүй. Тэгээд намайг ингээл бас нэг өдөр ингээ өсөө хоёр бооцсон байлгүй байлаа. Тэгсэн чинь арт суужсэн банд. Бүснээс сулгаснаа. Чи далчин толгойтой байна гэх шиг. Тэр нь одоо нэг дали толгой хилээд байгаа юм уу? Тэгээд би нэг өдөржингөө уйлч мэлээ. Айгүй бас нэг эмо уйтаас эмо байсан юм шиг байна. Тэгээд бас үерхэж нөхөрлөмөр санагддаг байсан юм уу яасаа. Тэгээд даанч тэг хинч араас гүйхгүй юм те. Нэг ингээ тэг ядаргаатай те. Байлын тийм болоод монита гэл те. Манай монитагаас бэлэг байдгүй. Ягаад гэвэл би миний нэрийг харсан болохоор бэлэг бэлдэхгүй ирж мэрдэг. Зааваа. Би нэг монитаа бэлэг бэлдэд идэг. Надад байдгүй. Манай бүх найзууд ингээл ёо шоколад ирээд тахамаа эдрагаатын хаяхаас энэ зэрэгэл заяа. Тэгэл би за би уусаа хинч тогтохгүй навши амтан гэж гэртээ ярьж өөлж байлдаг заяа. Тэгэл тэнгууд хамгийн ганц гоё юм нь бэж автаа хамгийн марчдаг байхгүй. Йоо аав ээж өнөөдөр надад хинч сарнаа өгөө. Надад уус хинч дуралтгүй. Би хинтэй ч өргөдгөө гэлтэнгүүд. Миний охин том болол амар гоё гонхсон хүүхэн болно харж байгаарай. Өстө араас чинь залуучууд өвхөн. Йоо миний охин шиг гоё охин байхгүй гэл. Өстө тултал ингээд сумлал наваад тавьчихдаг. Тэнгүүд ингээд ангита хичнээн ингэж муухай үг сонсон ч гэсэн хүүхчин гэртээ хараад амар гоё мэдрэмж аваад маргааш нь тэгээд тэр үгөө сонсоход чиг нэг түүн байг гэдгийг өгмөр болдог байхгүй юу? Тоож маахгүй шүү дээ. Тэгэхээр ер нь аав ээжийн нэг тийм урмаар тэтгдэг тийм үг айгүй тийм гоё нөлөөтэй юм билээ. Тэгээ хичнээн би ангитаа яг дээрлэхүүлдэг хүүхд бол ерөөсөй байгаагүй. Хүн чинь ингээд сурлагатай байхаар хүн нэг дээрлэхдэг юм билээ шүү дээ. Тэгэхдээ нэг тийм одоо фракцийн охтууд байгаа шүү дээ. Тэрнтэй нийлж чаддггүй би. Тэгтээ дээрлэхүүлэхгүй ч гэсэн хаяа нэг тэгж нэг эд эрэхтнэрээ доромжлуулдаг нэг тийм бас охин байсан. Тэгтээ би гэртээ харангуут зүгээр манай аав ээж хоёр амар гоноо услаад гаргацдаг гэсэн. Зориг дутагдах мөчүүд хин нэгний түүхэл чамд төшдөг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин түүх сонсцгоё.